Хувь хүн захин хүчирхийллээс өөрийгөө хамгаалах аюулгүйн төлөвлөгөө. Төлөвлөгөөний зорилго. Хувь хүн захин орчинд гүтгэлэг, дарамт, айлхан сүрдүүлэх, хувийн мэдээлэл тараах зэрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангах нь чухал юм. Үүний тулд дараах алхмыг дагаж мөрдөөрэй. 1. Хувийн мэдээллээ хамгаалах. Гэрийн хаяг, холбоо тогтоох мэдээллээ олон нийтийн сүлжээнд бүү нийтэл. Банкны данс, код, бичиг баримтын зураг тууцыг интернетээр бүүлгээгээрэй. Хувийн зураг бичлэгийг зөвхөн итгэж болох хүмүүстэй хуваалцаарай. Хүчтэй нууцыг ашиглах. Тоо, том болон жижиг үсэг тусгай тэмдэгт оролцуулах. Давхар баталгаажуулалтын технологи идэвхжүүлэх. Төхөөрөмжийн аюулгүй байдал. Гар утас, компьютер, тоног төхөөрөмж зэргийг нууц үгээр хамгаалах. Антивирусын эсрэг програм тогтмол ашиглан шинжилж байх. Үйлдлийн систем, програм хангамжийн шинжилгээг тухай бүр хийх. Оюуны хөгжийн зөрчилтэй програм ашиглахгүй байх. 3. Имэйл, холбоос дээр анхааралтай байх. С сэжигтэй имэйл, холбоос дээр бүү дар. Хувийн мэдээллийн мессежээр бүү илгээ. Банк болон төрийн байгууллагууд нууц үг асуудгийг санаарай. Нийгмийн сүлжээнд нууцлалыг зохируулах. Facebook, Instagram зэрэг пост буюу нийлэл хуваалцах үрийг онлайн фрэнд болгох. Тааглал, мессежийн хандлтыг хязгаарлах. Хуучин хаягаа устгах. Хэрэглэдэггүй аппликейшнуудаа салгах. Нийтийн интернет сүлжээг ашиглахаас зайлсхийгээрэй. Байршлаа шууд хуваалцахгүй байх. Найзын хүсэлтийг шалгаж, баталгаажаагүй хүмүүстэй холбогдохгүй байх. Захин дарамт сүрдүүлэхийн үед авах арга хэмжээ. С сэжигтэй этгээдийн мессеж, коммент, зурвасыг хадгалж скриншот хийх. Тухайн хүний хаягийг блок хийх, репорт хийх. Хууль хэлтийн байгууллага ноцлог баримтаагаар хандаж өргөдөл гаргах. Найз нөхөд гэр бүлтэйгээ мэдээлэл хуваалцах. Мэргэжлийн хүнээс сэтгэл зүйн дэмжлэг авах. Ахмаар танилцсан хүнтэйгээ уулзахгүй байх. 6. Тусламж авах боломжууд. Цагдаагийн газрын 107, 102 утсанд хандах. Цагдаагийн газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандах. Хүүхэд хамгааллын 108 тусгай дугаард хандах. Сэтгэл зүйн зөвлөгөөний байгууллагуудад хандах гэх мэт. 7. Хэрв таны зураг, хувийн мэдээлэл алдагдсан бол яаралтай тухайн контент байршуулсан платформд зөрчлийн талаарх гомдол, репорт илгээх. Техникийн хүнээс мэдээллийг устгуулах тусламж авах. Хуулийн байгууллагад бичгээр өргөдөл гаргаж баримтаа хавсаргах. 8. Урьдчилан сэргийлэх дадал зуршил. Нууцын тохиргоогоо шалгах нь сар бүр. Найзын хүсэл, мессежийг шүүж батлах нь тогтмол. С сэжигтэй этгээдийг блоклох, репорт хийхдээ шууд. Хувийн мэдээлэл олон нийтэд нийлэхгүй байх, өдөр бүр анхаарах гэх мэт. Санамж. Захин хүчирхийлэл бол жирийн асуудал биш. Энэ бол гэмт хэрэг. Дуугаа өнгөрөх нь гэмт хэрэгтэн өөгшүүлж яадаг. Өөрийгөө хамгаалах нь таны эрх. Хамгаалуулж чадах хамгийн түрүүнд та өөрөө байх ёстой.